За мөн дэлхийн эдийн засгийн чуулганы 2 дахь өдөр AI Academy-ийн үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал Болор Эрдэнэ Монгол Улсын хэмжээнд 5 жилийн хугацаанд хэрэгжих үндэсний хиймэл оюуны аяныг олон улсын хиймэл оюун технологийн салбарын манлайлагчид экспертүүдийн хамт албасаар зарлалаа. Энэ хүрээнд Black Eyed Peas хамтлагийн дуучин will.i.am Болор Эрдэнэ нар хамтран ажиллах юм а. Дэлхийн эдийн засгийн форумын судалгааг харахад бол 2030 он гэхэд одоо байгаа ажлын байрын 50% нь тусдана. Тэрнээс гадна 98 сая шинэ ажлын байр нэмэгдэнэ гэсэн судалгаагаа. Тэгээ энэ 98 сая шинэ ажлын байр нь бол дандаа хиймэл оюунтай холбоотойгоор нэмэгдэнэ. Тэгэхээр манай монголчуудын хувьд бол мэдээж бид нар энэ яг цаг үеийг ашиглаж хиймэл оюун сурах хэрэгтэй. Нөгөө талдаа боловсролын салбартаа шинжилгээ хийх шаардлага зөвхөн Монгол гэхгүй бүх улсад гарч байгаа. За бидний хувьд яагаад одоо хиймэл оюуныг сурах хэрэгтэй вэ гэхээр ер нь дэлхийн нийт бүх улсууд хиймэл оюуныг одооноос зааж эхэлж байна. Ялангуяа манай урд турш бүгд наримт хятад ард улс өнгөрсөн жилээс эхлээд 1-р ангиас нь хичээл хиймэл оюуны хичээл ордог болсон. Сингапур, Эстони, Америк, Англи, Австрали гэдэг улсууд боловсролын системд оруулж байна. Тэгээ яагаад вэ гэхээр ирээдүйн ажлын байранд хиймэл оюуны чадвартай хүн хэрэгтэй. Өнөөдрийн мэдээж Монгол улсад байгаа мэдээллийн технологийн хичээлийн хөтөлбөрийг харахад бол маш хоцрогдолтой байгаа. Тэгэхээр бид нэр энийг яарвчилж одоо апдейт хийх хэрэгтэй. Нөгөө талдаа хиймэл оюун бол монголчуудад байхгүй хүний нөөцөө бүх бүтээх, за тэгээд бүтээмжээ сайжруулах маш том боломж гэж харж байгаа.